За бүүдэн дээрээ хэвтэж байна. За нэг вирус ертөнцийн ном уншиж байгаа. Тэрнээс вирусыг ер нь хүн төрөлхтөн хэрхэн нээч вэ гэдэг талаар ер нь нэг жоохон танин мэдгүй мэдлэг олголоос нь эхний ойлгосон хэсгийг л ярьчихё. Рекорд хийчихэд бодлоо. За тэгэл анх юу эс анх жоохон 2009 онд Сандегийн их сургуулийн биологч Дана Вилнер гээд хүн эрүүл хүний уушгийг шинжилж үзсэн чинь 174 зүйлийн вирусыг илрүүлжээ. Түүний 10% нь эрдэмтдийн мэддэг вирус байсан байна. Өмнө баталж исэн, нотолж исэн. Тэгээ үлдсэн 90% нь болон цоошин вирус байсан байна. Тэгэхээр хүнд ер нь өвчсөн өвчлөөгүй ер нь вирус байдаг байх нэ. Тэгэд энэ дээр бас сүүлийн хуудас дээр нь гардаг л да. Энэ вирусын халдвар ер нь бол хүний эцэг өвгөд одоо тэр удамшлаар одоо тэр геномд нь хадгалагдаж удамшлаар ингэж дамждаг гэдэг. Тийм болохоор бид нар бас өвөө эмээгийн бас вирусээр халдварлагдж өвдөлжсэн өвчнийг нь бас өвчнийх нь бас тийм уул мөр нь бас биднээс бас уламжлагдаж бас ирдэг байх нэ гэж бас үзэж болохоор байна. Тэгээс ер нь вирус тэгэл газрын гүн, сахарын элсэн цэлийн нэг ширхэхэнд ч юм уу ер нь тэгэл хойд бүсэнд даалын тэр зузаан мөсний доодох тэр усанд ч юм уу ер нь тэгэл байхгүй газар гэж байдгүй юм байна л да. Биднээс эргэн тойронд ер нь тэгэл битүү вирус л байдаг юм байна. Тэгэл одоо энэ хүчил төрөгчийг үүсгэж хүртэл энэ вирус оролцдог л гэж байна. Тэгээ дэлхийн юмдан халууны температур, хөдний температур эдүүсийг бас нөхцөлдүүлэхэд хөдөн халуун болгоход бас л энэ вирус оролцдог гин өөрөө оролцоотой л байдаг гэж шүү. За тэгээ вирус маань өөрөө ер нь ямар үг юм бэ гэж. Ром эзэнт гүрний үеэс л анх үгийн санд нэвтэрсэн үг юм байна. Яг тодруулж хэлбэл могоон хор. За өөрөөр болонгууд эрэгтэй хүний үрийн шингэн ус нэрлэлт юм байна гэж. За тэгээд гол зүйл болонгууд яаж энэ вирусыг хүмүүс анх мэддэг болов гэж. За энэний үх түүх нь бол бас нэлээд үргэлжилсэн байна. Бараг 100-аад жилийн судалгаа шинжилгээний үндсэн дээр нэг бий болгосон юм шиг байна. 1800 оны сүүлчээр гэж байгаа. Нидерланд улсын тамхины тариалангийн талбайд асуудал үүссэн. Тамхиных нь навчин цоохортод эхэлсэн. За тэгээд нөгөө нэг тариалангийн талбай бүр ажиллахаа болоод хаагдах дээр тулаад тэгээд нөгөө Нидерландын фермерүүд 1879 онд залуухан агрохимч мэлээ Адольф Мейер гэдэг залуугаас тусламж гуйсан байгаамаа. Тэгээд Адольф Мейер болонгуудыг дөрмийн дагуу тамхи тариасан хөрсийг агаарын температур, нартай өдрийн тоо зөргийг хооронд нь харьцуулан эрүүл ургамалтай харьцуулан шинжилсэн боловч ялгаа олсонгүй. За тэгээ мань хүн бодохдоо за энэ нүдний үл үзэгдэгчл юм байж таараа гэж бодоод. Яг тухайн үед нөгөө төмс мэт ер нь янз бүрийн ургамлуудыг ер нь мөөгөн цэр өвчлүүлдгийг ер нь тухайн үед эрдэмтэн судлаачид ер нь нэгэнд батлаад байсан юм байна. Мэрс тэгээ тамхины цоохорт хүчнэр өвчлсөн ургамлаас мөөгөн цэр илрүүлэх гээд судлаа шинжилээд үтсэн мөөгөн цэр нь илэрсэнгүй. Эсвэл бас шимэгч хорхоо байж магадгүй гээд бас бодоод ирээд үтсэн чинь сэмэгч хорхоо бас олдсонгүй. За тэгээ хамгийн сүүлд нь манер нөгөө өвчлсөн ургамлаас шүүсийг нь ялгаж аваад эрүүл тамхинд нь тариад үтстэл эрүүл ус ургамлууд нь өвчлсөн. За тэгэл нүдний үл үзэгдэгч нэгэн бичил бит байна гэж мань хүн үзээд
Түүнээс тэр шингэнээс нь болонгууд нянгийг өсвөрлөг шинжилгээгээр гаргаж аваад тэгээ тэр нянгийг нь буцаагаад эрүүл тамхины ургамалд нь тарьсан. Өвчлөх нь үү гэж үзсэн. Тэгсэн нөгөө нянгуудын аль нь ч тамхиг өвчлүүлсэнгүй. Тэгээд нэг ёсондоо мэрийн сулгаас огсхоос өөр аргагүй болж вирусын ертөнц нэгдэлгүй хойшилсан байна гэж. Гэхдээ энэ альва нэг зүйлийн эхлэл байдаг гэдгийг харуулж тэр явдлаас хойш нэлээд хэдэн жилийн дараа Мартинус Беринг гэдэг голланд судлаач мэрийн судалгааг үргэлжлүүлжээ. Тэр хүн болонгод нянгаас хайгуу жижигхэн ямар нэгэн зүйл тамхины цоохорт хүчнийг үүсгэдэг байх гэж угаасаа бодоод тэгээд тэр навчийг нь болгон тэр тамхины навчийг болгонгод буталж нунтаглаад ялгарсан шингэнийг нь болгонгод тэм туйлын нарийнхан сүвтэй ургамлын эсийг ч нэвтрүүлэхгүй нэгч нэвтрүүлэхгүй шүүлтвэрээ шүүгээд гаргасан шингэнийг нь эрүүл тамхинд тарьсан угаасаа ойлгомжтой байсан. Тамхины цоохортой өвчнөөр өвчилж эхэлсэн. Берийг тэдгээр тамхиг бас нунтаглаж ялгарсан шингэнийг нөгөө шүлдвэрээр шүүн авч тамхин дайтал дахиад цоохортой өвчнөр өвчсөн. Тамхины цоохортой өвчнөр өвчсөн ургамлын шүүсэнд нянгаас агуу жижигхэн мөртөө өөрөө үржиж олшрон халдвар төвчин үүсгдэг ямар нэгэн зүйл агуулгадж байгааг баталсан юм аа. Тэгээд түүнийг халдвартай амт шингэн хэмээн нэрлэл 1898 онд нэрлсэн байт юм байна. За тэгээд нөгөө халдвартай шингэн дээр маань хүн спирт тусааж үтсэн. Тэгсэн нөгөөт нь халдварт өвчин үүсгэх чадвараа алдсангүй. Шингэнийг буцалгаж үзлээ. Бас нөгөөт чинь халдварт өвчин үүсгэх чадвараа хадгалсаар байсан. Түүгээр ч үл барам түүнийгээ болонгууд нөгөө шингэн уусгадаг нөгөө цаасанд хийгээд тэгээд тэр цаасаа хатаагаад 3 сар хадгалсны дараа хатсан шүүшийг нэрмэл усанд дуусган дахиад эрүүл тамхинд тарьсан чинь нөгөө цоохорт өвчин үүсчихсэн. Тийм амир. Вирус чинь тийм амир байх нь шүү дээ. Тэгээд мань хүн халдвартай хэмжээнд дагуулгаж халдварт үүсэн үүсэж байгаа тэр чухал зүйлийг жухамхүү манер вирус хэмээн нэрлсэн юм байна. Тэгэхдээ манер болонгууд тэр зүйлийг болонгууд амтанч биш, ургамалч биш, мөөгөнцөж биш, нэмч биш гэдгийг ялгахын тулд нэрлсэн болохоос биш. Чухам яг вирусыг вирус хэмээн яг олж нэрлээгүй юмсан жээж. Яг тэгээд за тэгэл яг одоо ингээл ерөнхийдөө ингээл гарц гараал ингээл үзэл тэгэл тасжуулах арга марга гал янз бүрийн аргаар ингээл үзэл ингээл судлаад ерөнхийдөө ингээ вирусынхаа ер нь чиг хандлагыг ингээл гаргаад иржээ. Тэгэл вирус маань өөрөө юунаас бүтдэг вэ гэсэн чинь 95% нуургаас 5% нь болонгот нуклеин хүчлээс бүтдэг юм байна гэдгийг нь тогтооцсон байгаа юм. За тэгээд яваад. За тэгээ юу байна да? Нарийн хэлдгүүд эдгээс нэг чухал шүү. Сонсогчд ойлгохгүй л хальта. За вирусныхаа хэмжээг ерөнхийдөө энгийнээр тайлбарлавал ингэж байгаа юм. Давсныхаа савыг ширээн дээр сэгсрээд ганцхан мөхлөг давс унгаа гадахтаа гэж байгаа юм. За тэгээд тэр ганцхан мөхлөг дээр давсныхаа хажууд бол хүний арьсны хэсэг зэрэгцүүлэн тавьбал 10 ширхэг эс багтана. За тэр нэг ширхэг тэр мөхлөг давсны хажууд нэг тавьвал 100 ширхэг нэм багтана гэж байгаа. Харин түүний хажууд вирусыг тавих юм бол бараг 1000 ширхэг вирус ухтана гэж байгаа. За ерөнхийдөө бол вирусны хэмжээ болонгууд барагцаагаар нэг тиймэрхүү л байх нь. Нэг ширхэг давсны мөхлөгний хажууд 1000 вирус тавих гэж ер нь бол ойролцоо очих нь биш шүү гэж. Энийг болонгууд тийм электрон микроскоп 1930 онд анх электрон микроскопыг ер нь инженер бүтээсэн юм. Тэгснээр ерөнхийдөө вирус гэдэг зүйлийг нь тодорхой харж чаддаг болсон юм байна.
За вирус бол ер нь их тийм энгийн бүтцтэй. Тэгэд эсэд халдварлан нөхлийн хүчил болоод эсийн фермент эсийн дотор оруулж чих удирдлагыг нь булаан аваад өөрийгөө олшруулан хувилах чадвартай байдаг гэж байна. Ерөнхийдөө нэг эсэд халдварсан ганцхан вирус гэхэл нэг л өдрийн дотор мянган ширхэг болтлоо үржээд эсээс гарч зэрэгэлдээ хэрүүл эсүүдэд бас халдварладаг гэж байна. За тэгэл ерөнхийдөө болонгууд за